хуйлаар хэрэгжиж байгаа гэсэн яг хөрсөн дээр буугаад ажиллаж байгаа бидэнд марталтад тодорхой хэмжээний сөрөг тал хэмжээл одоо ачаал ойлгох зүйл байна. Нэг амьдрал дээр харагдж байгаа юм байна. Өөрөөр хэлэх юм бол одоо сүүлийн үед дэлхийн нийтээр ч гэсэн одоо үндсэндээ цаг өөрөө өөрчлөлт болж байгаа. Монгол улсад энэ нөлөөлж байна. Баялагаа гадраар орох, хөвгтэй салхицал өнгөрсөн жил зурд орхон боллоо. Засгийн орох байгаад амжилттай үзэгдлийн давтамж бол асар их хэмжээгээр нэмэгдэж байна. Энэтэй уялдуулаад бодоод үзэхэд бол үндсэндээ одоо нүүдэл сургуулийн асуудал хамгийн хүндрэлтэй байна. Манай сум бол одоо багнууд өөртөө хэл залгадаг. Дээр нэмээд хэрлэн голоод хязгаарлаа хэллээд Баяуулааны отод дэжлийн станц буюу одоо аймаг донд отрын төстэй хэл залгадаг. Манай сум бол одоо 202,000 болгон болтой. За малын хувьд бол одоо газар нутагтай хайрцагт далхалуул ихтэй бэлчээрийн одоо дор хэтэлд орцсон. Өвлийн цагт бол одоо үндсэндээ одоо бүс нутагт гарч үйлчлээс арга байдаггүй. Өвлжээ хангамж таарах нь. Тэгээд газар тариалан эрхэлдэг, газар тариалан газараас талхалмааргүй байдаг. Ийм учраас бол бас хүндрэлтэй асуудалтай. Өөрөөр хэлбэл баруун аймаг, баруун талын сумдын нийт малчид цаг хүндрэлүүд юм уу, өвлөлийн төхөөдрөл манай нутгаар дамжаад хэмжин буян авлаа явах. Зорилгоор ирж нутагт ирээд буучтай тэгээд эдгээр малчтай мөн өвлжээ авахны хатан талыг үндсэндээ одоо мэдчихэд явагдчихлаа шүү дээ. Тэгээд хавар ирээд одоо манай малчдаас малаа биелүүлэх одоо бэлчээрийн дор хэтэлд ийм газар үндсэндээ хүндрэлтэй байдаг. Дээр нь нэмээд одоо энэ дээр одоо хуулийн өөрчлөлт оруулах юм бол зөвхөн одоо энэ малын тоолгоод хуулийн өөрчлөлт оруулах энэ бусад хуулиудаа дандаа тодорхой хэмжээний холбогдолтой байгаа шүү дээ. Энэ малын одоо тоолгоны татвар гэдэг ярих бол энэ амьдрал дээр бууж байгаа жишээ хэлэхэд бол одоо нэг өрх хоёр хэсэгтэй ч гэдэг. Жишээлбэл манай сум эхнэр нь одоо өөртөө бодгийн суулын өвдгийн сургалтын асуудлыг боддог байх. Эдгээр гэрээ байгуулсан гэсэн нэг өрх болоод багнаар төрж. Эцэг нь болоод одоо гэрээ өрхөд ирсэн суманда одоо байж байгаа. Энэ үндсэн одоо үүр хашаатайгаа байж байгаа. Мэлчээртэйгээ байж байгаа. Тэгээ эзэмшдгийн гашаал харагдчихдаг малтай байх. Малай бичээтэй байх. Энэ хөвний бас тодорхой хэмжээнд тэр нэг үүрэгтэй хөвгөдөө болоод эхнэр нь сургуулийн хөвгүүдийг одоо бас цаанаас сургууль сурч. Ийм байдлаараа болоод ирэнгүүт одоо өрх салах ийм асуудал гарч ирдэг. Тэгэхээр энэ асуудал малаа хаана тоолох вэ? Тоосон малынхаа татварыг яаж авах юм? Энэ асуудал маш зөрчилдөнтэй болж байна. Хоёрдугаар гаднаас ирдэг одоо бууж үйлчж байгаа, хаврж байгаа гээд нутгал илгээд 41 жилээрч явсан малчид манай орон нутгад одоо дөндөө бий улсаас явдоос би манай төвөө сумдуудаас чи энэ улсууд одоо зарим нэг яшаад байгаа одоо хөөгд байх хэцүү адилхан амьдрах гэж байгаа ялхнаа дүүхтэй хүн байдаг. Тэгэхээр бид бас өөрсдөө малчтай хойно дээр сум орон нутгийнхаа бэлчээрийн менежментийг бодсон байна. Юу гадны малчдыг байлгамаар байгаад байдаг. Тэгээ одоо сая одоо манай энэ сургалтын багийнхан зарим улсуудын зарим нь ойлгож байгаа шүү дээ. Тэр малын тоод болгон татвар сум орон нутгад асуудал нарын хоорондоо яриад энийг одоо хийж болохгүй юм байхгүй гэдэг. Үүнээ бас л үсэндээ ороогүй ойлголтоо. Хүний ондоо сумын ондоо аймгийн хүн манай нутагт тавлж үйлж байгаа малын толгой татвараа төлнө гэдгээр хууль эрх зүйнээс байхгүй. Энэ дээр ч одоо иргэний шилжих төлөвлөгөө манай үндсэн иргэн байж манай малчин байж энэ татвараа төлөх ёстой. Дээр нэмээд эрүүл мэндийн боловсрол нийгмийн талын халамжууд авах ёстой. Гэтэл хоёр засаг даргын хооронд ярьснаар энэ татварыг авч төлөвлөх юм бол бүгд энэ хоёр засаг хэрэгт орно гэхээс өөр нэг олигтой юм болж ирэхгүй болов гэж бодож байна. Тэгээд хамгийн гол асуудал юу вэ гэвэл энэ улсууд нөгөө тэрчгийг шийдэх хэрэгтэй. Гэхдээ бидний үед олон малтай хүмүүс гэж хөлгөд дурмал яагаад бол мөчнөө толгой малтай тэгээд мөчнөө дааж идэх учраас тийм учраас одоо малын тоолгоны татварыг шугам суманд нь төлнөд асуудал нэгдүгээр байхгүй энийг хөөцөө зохистой гарах хэрэгтэй. Журам гарах хэрэгтэй юм тийм. Тэгээд энэ шийдвэр гаргамж авах хэмжээ орон нутгийн бичлэг бол ямар ч арга байхгүй. Дээр нэмээд ярих бол энэ тухайн улсууд бол одоо зарим нь бол одоо эмнэлгийн үйлчлэг авах шаардлагатай болж ирдэг. Ялгаа байхгүй суманд нэг 8 ортой эмнэлэг хангалттай тогтмол үйлчлэг өгдөг. Ялгаа байхгүй сумд одоо бүрний машин ганц эмнэлгийн төв эрхлэгчтэй бүрний ганц машинтай нэгэд ахихсаар болдог. Тийм учраас одоо хүн одоо эрсдэх эмнэлгийн тусламж авах бол одоо эмнэлгээс асуултаа ялгаа болоод эмнэлгийн асуудал
асуудал зөндөө байна. Ийм учраас өнөөдрийн зөвлөгөөнд түрүү ярьж байгаа засгийн газрын хэрэглэх газраас гэсэн тодорхой хэмжээний албан бичгээр өдөрөөс зөвлөмж гаргах байх, өдөрийн дагуу ажлын хэсэг байгуулалт, хөлтөнд өөрчлөлт оруулах талаар зохистой хэмжээнүүдийг авъя гэж ойлголоо энэ дээр баяртай байна. Бас энэ талаар бас энэ зөвлөгөөний ийм их чанга байх шүү гэдэг асуудлыг сумын хамтдаа төлөвлөлтөд засгийн хамгаалалт бас амжуулан хэлнэ. Харин бидний ярьсан, бидний зөвлөсөн, бидний гаргасан санал энэ хууль намандаа хөрсөн дээр буусан байдлаар тусгаасаа гэж бодож байна. Ойлгож байна. Хаагүй одоо урсгалдаа шалгаа байхгүй дархан шилэнгээр яваад ирсэн байгаа. Урсгал захан арангаар гэсэн манай сумын нутгаар дээрээ манай аймагуудын сумдуудаар байж байгаа. Нүгэд хаа өрхий хилээс гарахгүй нь ойлгомжтой. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар Монгол хүн малчин хүн бол ойлгож байгаа зүйл юу вэ? Нэг газар төл цагаас, хурган цагаас, унган цагаас, дугуйн цагаас байсан газрын мал ондоо газар очиод одоо хоолцох, таргадаг, гэвэрийг авах хүндрэлтэй шүү дээ. За зарим нь одоо бүхэл хоргод гэсэн энэс гарч говийн малуудын зэндээ хангаа газар хүмүүд босгоо төлдөөд ингээд одоо хорогдол гардаг ийм түүхэн юмнууд байж ер нь одоо эцсийн эцэд хэрэгтүүл нүгэд хайшаа нөхөө нутгаа аваад нүүхгүй нь ойлгомжтой тийм ээ. Тэгээд мал хуугаа бодоход гадна хүнээ бас бодох хэрэгтэй. Энийг чи мадаж хүн болж байгаа. Хүний сайн сайхан хэлж байгаа. Энэ нь манай төв аймгийн хэмжээнд одоо алсын одоо хөгжлийн бодлого өгчихсэн мал аж ахуй бүтээгдэхүүн газар тариалан бүтээгдэхүүн нийслэл одоо тодорхой хэмжээний хувийг хангадаг, хүнсний хангадаг тодорхой хувийг хангадаг. Та энэ уламж цаашаа дээшлэх ёстой. Ингээд бас энэ хүнсний хангамжийг дээшлэх талаар Монгол улсын ерөнхийлөгч баримтчаас уриалгах байж байгаа. Хүнсний хангамжийг дээшлэх талаар бүхэл асуудлуудаа сүлжүүлж явуулдаг. Мод тарил гэж юм одоо нэг зөвсний байгууллагын дэвтээс манай ерөнхийлөгч хүртэл ам өгч тэрбум мод гэж явуулсан. Энэ эцэг зүй байгалийн дулаан байгалийн өөрчлөлт тэгэл хэвэн хэмжээнд нь барих бэлчээрийг одоо малчдууд бэлчээрийн сайхан байгаатай саргаг байгаас одоо энэ бэлчээрийн дорой битгий ороосоо цэвдэх шиг юмнуудаар хайлаад битгий байхгүй болчихосоо гэдэгт үндсэндээ манай одоо хошин шог яриагаас өмнө байдаг Төв Азийн тэгшүүн дэлгэд байдаг Монгол улс бол одоо дэлхийн усан гадаа үйлээ усан давтлаа гэхэд хамгийн сүүлд үлдэх нэг юм лээ. Эцэг тусгаар тахланд аюулгүй гэдэг нь нөлөөлөх үүс гарах байхгүй. Ер нь л тийм ээ. Тэгээд энэ одоо дэлхийн уур амьсгал гэж манай Монгол дээр их хэмжээний хатар хэвчээр орсон аюул болох засан жуурмал гэрэл захилгаанаас болж юм нэг төмөр бол гой шатах ийм мэтийн илэрлээд ерөнхийдөө илэрч байна доо. Тэгээд ер нь бол цаашид энд яг энэ дээрс нь одоо энэ улсууд одоо нутгийн удирдлагын байгууллагын тодорхой хэмжээний удирдлагууд байж байна. Сургалтын цуг сууж байгаа үед бол малчтаа сайн сургалт явуулаад тухайн нутгийн удирдлагын байгууллага газар зохион байгуулалтын төлөвлөгөө сайн хараад бэлчээрийнхээ асуудлыг зүй сахтаа ашиглаад орон нутгатаа төрсөн улсуудын орон нутагт нь байлгаач. Энэний дунд малынхаа тоон төс чанар дагаараач. Ингийн бол бас нэг бэлчээрийг доройдол чинь багсах юм байна. Орон нутгатаа хүмүүс чинь байх юм байна. Орон нутгатаа хүмүүс чинь өсөх юм байна. Тэнд үр хүүхэд нь төрөх юм байна. Эргээд миний насан дээр очиход нутгаа гэсэн бодол нь тэднээс хаа зайлах вэ гэдгийг хэлэх байна да.